За, харсан уу? Чи юу боулинг тоглож ирсэн үү? Боулинг. Чи айгүй халууцаад байгаа юм шиг харагдаад их юм. Нарнаас болоод энэ эсвэл надаас болоод юм. Үзэл зингэснээс чи нэрийг үзээтэй юу? Яг би нэг өөрөг үзээг болохоор. Тэр цагааныг хардаа. Чи ер нь тооцоогоо 50 хийх гэж боддог бай. Октод бол намайг ер нь 10-аас 9 гэдэг. Зарим нь 10-аас 10, 11 гэдэг байхгүй. Чи энэдээс хөрх. Дотор нь бие болохоор тэгж хөрх харагдаад байгаа юм уу? Хойлын нэгнийхээ бод аккаунтыг тоочдог болох уу? За яах гэсэн бэ бро? Хоёлаа найзраа л үлдээ анда тхүү. Чи сандраад манийхаа хэлснээр яваагүй юм уу? Уг нь ажиллах л ёстой доо. Миний хоёр найз өхөндөө болж гин үү? За сайн байцгаана уу хүн үзэгчтэй танд энэ гайхалтай өрөө мэндийг хүргэе. Яриа өөргөө бүрэн илэрхийлж чадахгүй болцоо болгон ч бүтлгүүтэй одоо буудан дээр өвдгөө тэрээс сууж байвал танд Daily Show санд болгож байна. Та яг одоо Daily Show сэрж ирээдүйн ханиа болоорой. Эй, за сайн байцгаана уу? Daily Show-ны. Оо, чи яагаад таа? Энийг ингээд дараа чи чи. Энийг арталт нь ингээд юм нөө бэк сценийг таашгаа. За сайн байцгаана уу? Daily Show-ны хөтлөгчнөр байгаа хараад мэдж байгаа мэдэхгүй байлаа. Мэдээд хэлчихгүй гэж. Тэгэд 9 сарын 22-наас 29-ны хооронд Хайнанд 7 хоногийн тийм манай одоо ганц бие хүмүүсийн юм аялал болохоор байгаа. Тэнд очиод манайхаа speed date-тэй болцоо одоо 70 хэрэг дээр гоё хамтдаа болццгоё. Тэгээд гоё шоудцгаая те. Яачин дээр гар шоудцгаая. Тэгээ усан парк орё, усан пари те. Ер нь бол энийг хийж болно. Тэгээ инээж болно, болцож болно, speed date-д орж болно. Тэгээд ер нь бол тэргүүр зүгээр зөндөө олон гоё юмнуудтай тэгээд тийм аялал явах гэж байгаа. Тэгээд эртхэн бүртгүүлээр одоо ер нь баг дууссан тагшиг. тэр манайхаа амжаад бүртгүүлээрээ элит гаргана гэсэн боломж байхгүй. Тийм боломж байхгүй. Хонгосныхоо судлаар төрүүлж аваад явж байгаа болохоор тэгээд элит travel зэг юм байна гэдэг Instagram хуудас руу бичээд бүртгүүлээд аялалтаа яваараа тэгээд бүгд хамтдаа хайнанд дууссан. Баяртай. За сайн байцгаана уу? Манай Daily Show-гийн шинэ дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. За ингээд та бүхний өмнө өнөөдрийн болцоо эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн энэ болцоогоор 2 эрэгтэй 1 эмэгтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань тэ яг одоо үнэхээр гайхалтай юм өрсөлдөөнийг 2 залуугийн ширүүхэн халуухан өрсөлдөөнийг харах нэ. Тэгэхээр бүгдээрээ бэлэн үү? Аль нэг алгаж сонсъё тэхүү. Бэлэн үү? Гой орилж болно шүү манайхан тий. За тэгээд манай оролцогчдыг нүдийг боогоод гаргаад ирээ те. За. За. Миний бороо цаашаа сууж. Тэгвэл би хажууч авир жижиг харагдах гэдэг нэг шиг. За миний бороо цааш. За. За окей манай оролцогчид гарсан байна бүгдээрээ нүдэн нээж болно. За окей алга таштай энэ хөө оролцогчтой гоё тэгээ динжи гоё урам өгийн тийм ээ гоё сандарч иж магадгүй манайхан бас. За манай хоёр залуу гоё өөрийгөө танилцуулаад за эхлээд манай
зүүн талд одоо заяагийн талд сууж байгаа манай шивэстэй залуу хэлээ те. Сайн байна уу? Нэг сайн байна уу? Өнөөдрийн төрөлж ирсэн та бүхэндээ орой халуун Халуун мэндийг хүргэе те. Халуун мэндийг хүргэе. За халуун мэндийг хүргэе. За би жоохон сандраад. Зөөр шүү. Уусаа. За нааг бол ангараг гэдэг. Аха. Тэгээ ерөөдөө энэ шоуг үзэх дуртай болохоор өөрөө бас нэг үзээд аа л тий. За боломжтой тайруул тэгээ зөв үнтэйг уулзах байх гэж одоо энэ шоунд оролцож байгаа. Вау. Ямар гоё юм бэ? Баярлалаа. За ангараг нас одоо өөрийгөө насмас ч юм уу мэрэгжил ч юм уу тэр талаас нь танилцуулбал те. Өшөө гоё чөлөөт цагаараа юу идэг вэ? Хэр нээлттэй хүн байж гэдэг юм уу? За би ерөөдөө өхрийн орд тэгээд фитнес бодибилдингийн юугаар жоох хичээлдэг. Алтан гоногтой хичээлдэг. Дээрээс нь сагсан бөмбөг дуртай. Спортлог хөдөлгөөнтэй залуу байна. Вау. Ахалтай. Хөдөлгөөнтэй спортлог залуу байна. За нөгөө залуу маань өөрийгөө танилцуулъя тийм ээ. За сайн байцгаана бүгдэнд нь. Зэгцтөр гэдэг 23 настай. 23 настай. Зэгцтөр 23 настай. Тий. Тэгээд хуваараа бизнес эрхэлдэг хүн байгаа. Тэгээд бас спортоор сайн хичээлнэ гэд. Гүүх дуртай, сэлэх дуртай. Уулна гарах дуртай. Тэгээд бичлэн гэдэг. Чи бол ангарагыг спортоор аль спортоор барна гэж бодож байна ер нь? Гүүчих уу? Аа. Гүүгээд илүү гарна тий. За. Окей, манай эмх шоу гараагүй гэж. Охны араас Зур дурлалтай. яа. За, охны араас хэр гүүх вэ гэдэг чинь бас их сонирхолтой байна тийм үү? Гүн. За. Манай эмхтэй өөрийгөө танилцуулъя. Наа Номиртан гэдэг 27 настай. 27 настай бас хуваараа бизнес эрхэлдэг. Номын Эрдэнэ гэдэг 27 настай хуваараа бизнес эрхэлдэг. Окей. За Номын Эрдэнэ өөр гоё өөрийг чинь одоо яг хувийн талаасаа чи ямар хүн бэ? Одоо хэр чөлөөтэй тийм одоо яриа ч юм уу те? Тэр талаасаа. Ер нь найзуудтайгаа байхдаа айгуу чөлөөтэй. Бусад үед бол жоохон хичимхий талтай. Хичимхий. Энд найзууд нь байгаа юу? Бага. Байна. Тийм үү? За өнөөдөр ер нь ямар хуу залуу байгаасаа гэж бодож байна те? Ер нь чиний төсөөллөөр гадаад байдлаасаа болон насны хувьд ч юм уу те? Энэ шоунд болохоор яг зөвөр өөрийгөө нээж үзье гэж бодож л ер нь орж ирсэн л дээ. Тэгээд залуугийн хувьд гэх юм бол өндөр, цэвэрхэн тэгээд гоё өөрийгөө чөлөөтэй гоё илэрхийлж чаддаг байвал ер нь гоё даа. Өндөр цэвэрхэн өөрийгөө гоё илэрхийлж чаддаг тийм ээ? Чамтай хамт байхын тулд яг тэр одоо чиний найз залуу болох хүн чи ямар байх хэрэгтэй? Хичээнгүй байх хэрэгтэй. Хичээ гэлээ. Хичээнгүй. Хичээг хичтэй. Тэр нь өмнө өөрөөсөө дүү хүнтэй үргэлжчихсэн үү? Доошоо тий? Дүү хүнтэй уулзаж бол үзсэн. Жохон таарч тохирохгүй хэцүү байсан. Гэтэ одоо ч ер нь нэг 26-аас дээшээ нэг ах トゥ байха болчт юм шүү. Нэг юм уу болчт юм шүү. Үгүй юу? Гүй лээ. Үгүй ээ нөө. За. Ялгаатай байна уу тий? Ялгаатай. Уучлаарай нэ гэж хэлдэг. Тийм доошоо яагаад вэ тий? Ямар хуу байна? Цаг үеийн мэдээлэл авъя тий? Зүгээр нэг хувь хүний хүмүүжлэл ахaltaа тэр. Тийм яг дүү байлаа гэд бүгдээрээ адилхан биш. Ах байлаа гэд бас бүгдээрээ адилхан биш. Чамд бол насны хувьд хамаагүй нээлттэй гайгүй тий? Тийм нас бол гайгүй. Яг тэр тухайн хүн маань л ямар байна гэдэг л ерөнж байна. Оргил дээр ганцаардж ийнө хичээ. Үгүй. Физикал байдлаас ямар хуу залуу өсөж ийн одоо тий? Одоо үс царай зүс бие хаа тий? Өндөр. Өндөр нь хэд вэ? За 180 нас 80 болон 80 дэш юм. Тийм тэгээ гоё чирэг өөртөө анхаардаг. Спортоор хичээлдэг байвал гоё. Манай хоёр залуу хоёлоо спортоор хичээлдэг юм байна. Шгүй дээ. Эхний юм яварсан. Эхний шаардлага бол чек тийм ээ. За өндөр бол өндөр байна. Спортоор хичээлдэг гэсэн хоёр шаардлага бол чек тий. Үсний хувьд жишээлбэл чи юм тий урт үстэй залуу юу эсвэл үсээ лагцсан залуу юу, боржгор үстэй залуу юу? Ер нь аль нь вэ? Эсвэл юм ногоо үстэй залуу. Хаашаа. Тэгээ өөртөө тохирсон үстэй хүн л гоё штэ. Яг яг чиний юм илүүд үздэг нь Илүүд үздэг нь одоо ямар гэх юм лээ.
Урт усанд бол нэг дуртай биш. Тэгэхээр гэтээ урт усанд өөртөнд бас нэг ч бас нөгөө ухаад байна. Гэхдээ өөртөө зогсон байвал. Сонголтоо нээлттэй үлдээж штэ тий. Тэ түрүү хэлсэн штэ яг өөртөө цогцсон байвал тэгэл асуудал. За. За манай ангаргийн хувьд өнөөдөр ямар хөө эмэгтэй байгаас гэж бодож байна. За миний хувьд болохоор ерөөхдөө өөрийгөө илэрхийлж чаддаг, нээлттэй. Тэгээ эр хүнийг хүндэлж чаддаг тийм хүн байвал илүү Эхний ээлжинд бол окей. Нас чамд хамаатай юу? Нас надаас дээшээ байвал хамаагүй тий. Би өөрөөсөө доош бол үеийнхэн хүнтэй нэг харьцаж үзэж байгаагүй. Вау. Ер нь их ч хүн сонирхдаг. I'm not Nara. За ер нь физикал байдлаас ямар хөө эмэгтэй хүн байгаас гэж бодож байна. Физикал байдлаасаа гэвэл өөртөө ингээ ерөөдөө өөртөө арчаатай ингээд чи ерөөдөө хувц хонор дээр ингээд цэрхээ авч явж байгаа тиймэрхүү юм дээрээс ярьдаг. Миний хувьд бол би физиолог нь болохоор бас ингээ өөртөө арчаатай ингээ биеийн зөв галбиртай байвал надад их илүү таалагдах хаа. Нөгөө нэг юм жижиг охин гэж байгаад байгаа шүү дээ. Тийм үү эсвэл жижиг охин уу эсвэл одоо зөвөр энгийн охин одоо урт төлтэй нэг юм өндөр охтууд байдаг шүү дээ. Бас эсвэл жижиг охин уу тий. Биеийн галбир нь яг нэг өөртөө зөгцсөн нэг хүмүүс байдаг да. Ерөөдөө за яг жоохон миралагч гэсэн ингээ нэг тийм тайлтай ингээ яг ингээ бие хэрцээ зүг байх юм бол галбиртай байх юм бол надад илүү таалагдав. Хамаагүй тий. Хамаагүй. Ийм ясуу үйл яг уу. Ясуу юу? За тэрийг сайн хэлж мэдэхгүй нэ. Гэхдээ бол тухайн хүний нөгөө нэг хувь хүний нөгөө нэг төлөвсөн зан байдал нь надад таалагдвал тэр бол хамаагүй. За баярлалаа. За манай цэгцдүрийн хувьд хин гэж дуудах уу? Цэцүү. За цэцүүгийн хувьд тий. Цэцүү. Миний гадна талаас дотроо. Аль нь? Гаднаас болохоор ер нь бол өндөр охин байвал зүгээр санагддаг. Тэгэл цэвэрхэн уцалдаг, цэвэрхэн царайтай л охин байвал зүгээр дээ. Тэнгүүтээ дотроос болохоор ер нь бол хүнтэй сайн ярилцж чаддаг. Тэгээд гоё зоригтой, өөрийгөө сайн илэрхийлж чаддаг тийм хөлтөө таалагддаг. Өөрөө бизнес эрхэлдэг тий. Насны хувьд чамд хамаатай. Бас ер нь бол нас хамаагүй дээ. Нас өрхөөс нөх зөрөх штэ тий. Нас тэгээд ер нь бол хувь хүний хүмүүжил ер нь байхад бол насны хэмээр хамаатай санагддаг шүү. Ер нь ямар хуу болцоо үйл чамд илүү гоё санагддаг вэ манай эмэгтэйд? Болцооны хувьд ер нь хийж үзээгүй зүйлсээ хийж үзэх дуртай. Экстрим. Цогтэй. Экстрим гэхээсээ илүү жоохон адал явдалтай. Би өөрөө жоохон экстрим юмд муу л да. Тэгэхээр гоё адал явдалтай ийм гоё шиний юм туршиж үзэх ер нь дуртай. За ер нь хэдийн X-тэй манай нэмэ? 3 X-тэй. За ангараг. За яг албан ёсоор үерхийгээ санал тавьсан 2 хүн байдаг. Тэгээ нэг нь бол ерөөдөө амар богино хугацаанд байсан болохоор ерөөдөө нэг гэж явах юм уу да. 50 хүн хэдий? Санал 50 хүн? Санал 50 хүн байхгүй. Шисаа. Ерөөдөө албан ёсны юм дуртай болохоор ерөөдөө албан ёсны санал тавьсан 2 хүн байгаа. Яса албан ёсны залуу бай тий. За албан болсон хэдий? Чиний арай Instagram чи ангараг дагуур зураас official биш үстэй. Тийм official гайд байгаа наа тий. За цэцүүгийн хувьд миний хувьд 3X-тэй. 3X-тэй. Яг албан ёсоор тий. Албан ёсоор. Албан ёсоор гэж нэг нь бол яг 10 жил ихэлтэй. Тэгээ тэрийг оруулах уу яг. Орно 10 жилийн орно шүү. Тэгээ 3 шаа. За хамгийн удаандаа хэр удаан хэрэгжижсэн бай цэцүү? 2 жил. Арай 2 жил хүрээгүй. Жил гарна ч юм уу. Богондоо жил. Богондоо жил үргэлжтэй юм тий. Тийм байна тий. За ангаргийн хувьд ер нь хэр удаа үргэлжсэн? Миний ерөөдөө эр имийн хоорондох ингээ үерхэллээ харилцаа ерөөдөө нэг хоол явж чаддгүй. Тэгээ ерөөдөө миний хамгийн удаа үргэлжсэн тэр X маань болохоор 3 сар л үргэлжсэн мөн. Ер нь асуудал нь юу гэж боддөг вэ чи өөрөө одоо хүртэл сингл явж байгаа ч юм уу тий? Асуудал нь миний жоохон стандарттай байдаг байж магадгүй бах. Чи юм хуримтгай юу? Хуримтгай биш. Жоохон стандарт өндөр тогтоож гаддаг.
тогтоогоод үерхэж байгаа шүү дээ мэдээж. За. Тэг үерхэж явах явцдаа дахиад дээшлүүлчихдэг гэсэн. Үгүй. Анх тавьснараа. Яг тэр Тэгээд тухайн үнэ мэдэх тэр тусам нөгөө нэг миний стандартаас стандарт Хүрхгүй тавьсан байгаа юунаас хүрхгүй байх үе гарч ирнэ. Тэр мэдээж нэг биш нэлээд олон зүйл болоод ирэнгүүд нь л. Хөөе манай голын 3 найз хүү. тий амар чимэт орж ирж ш. Ялангуяа камер ажиж сууж болохоор. Манай цэцүү 1 жил үерхсэн гэдгсэн шүү дээ. Тий. Богино 1 жил. Тий, ер нь бол гэтээ бас яг 1 жил бишээ, бараг л 1 жил гэх юм 11 сар мар авцаа. Сүүлийн ярилцаа хэзээ дууссан бэ? Жилийн өмнө. Яагаад бас? Ер нь бол тохироог өгөх юм уу? Ер нь бол амар харддаг байсан. Хардтай хүн байсан. Тий, тэгээд бас нэг амьдралыг үзэх үзэл бодол ер нь зөрөөж байсан гэдэг. За манай номогийн үед те яг хизээ хамгийн сүүлийн үерхэл байсан бэ? Яагаас алсан бэ? Сүүлийн үерхэл сар гарны өмнө юм уу? Яагаад дуусч вэ? Тийм ээ. Яг нөгөө анх хэлсэн шиг дүү байсан. Тэгээд ерөөсө тааш тохирохгүй байсан. Хэр удаан байсан бэ тэр харилцаа? Удаагүй 2-3 сар юм уу? Уг нь гойсан. Тий. Ер нь өөрийгөө яагаад одоо сингл явж байгаа гэж боддог вэ? Одоо хүртэл те. Одоо хүртэл. Тааш Нэг удаа хүртэл олоогүй юм болоо. Тийм байна. Тий. Тэг яг чиний стандартад хүрэх хүн гарч ирээгүй л гэсэн үг шүү дээ, тий зөв үү? Тий. За манай стандартад айгүй өндөр шаардлагатай хүмүүс байгаад байгаа юм байна те. Стандартыг чинь буулгана одоо яг хөрсөн дээр чинь буулгана шүү дээ. За манай дүүр нэгнээс мэдхийг хүсэж байгаа асуулт байна уу? Манай хоёр залуу, манай эмэгтэй. За би эмэгтэйг асууж байгаа. За эмэгтэйгийн үед эрэгтэй хүнээс хардаг нөгөө red flag нь яг юу вэ? Ийм хүн байвал үгүй гэж бодож байгаа зүйл нь яг юу вэ? Хартай ирэх хүн бол хамгийн том red flag юм да. Хар хувц өмсдөг нь хамаагүй шүү дээ. Тий хамаагүй. Хамгийн жижиг нь юу вэ? Им чимэхлэр хөөрхөн red flag ааш. Мэдрэмжгүй юм уу? За гэтээ мэдрэмжгүй залуучууд чам дараа нь амар аюулгүй санагддаггүй юу? Дараа нь чамаас өөр хүнтэй тэгээд мэдрэмжгүй ингээд тэнхтэй явж байвал арай амар шүү. Тэр гарч мэдэн шүү. За цэцүүгөө тий Red flag уу? тий одоо өөр асуух юм байна уу тий? Чи ямар ангаргийн асуултанд хариулттай шүү дээ тий? Ангарыг асуулт асуучлаа тий? Хобби сонирхол ер нь байгаа юу? Юу хийх дуртай вэ? Ер нь сонирхол аюу их юм сонирхож хийдэг. Зураг зурах дуртай, бүжиглэх дуртай, дуулах дуртай. Ямар төрлийн бүжиг вэ? Латин амир. Тий, багасаа хичээлжсэн. Багасаа хичээлжсэн, зэрэгтэй ер нь бүжинд бүр аюу хайртай. Үйлчиж амар бүжиглдэг юм байна. За тэгвэл ер нь өөрийнхөө биеийн хамгийн одоо тачаангуй хэсэг нь юу гэж боддог вэ? За би энэгүй бол амьдрахгүй үгүй. Тийм айгу гоё ийм хүнийг татдаг хэсэг нь юу гэж боддог вэ? За цэцэг үсгэлчээ. Мөр юм болоо. Нэрээ тийм биш шүү дээ. Би татгдсан шааж байгаа тийм. За манай эмэгтэй мөр нь одоо яг ямар болохоор татагдаад байгаа юм те? Өргөн мөртөө гэдэг шүү дээ. Тэгээд огцоод цэгээд байдаг шүү. Би ч юм харсан биш. Би ямар охин биш. Би анхнаасаа л ингээд төрцсөн болохоор яаж мэдэх вэ дээ. Гэтэ энэгээрээ би нэг өргөн мөртөө гэж хэлэх гээд байгаа юм биш л дээ. За манай эмэгтэйг явж. Хэсэг гээд ах юм байхгүй ер нь бүхэл би тэр жигтэй. Таарсан бүгд яг хэмжээндээ ингээд гой таарсан. Нэг нь арай их байгаа юм шиг санагдахгүй. Хаагүй. Яг гой таарсан л гэж боддоо шүү. Их л байна да. Сэтэр шиг. За манай ангаргийн үед. За миний үед болохоор би ерөөдөө өөрөө бие хөгжүүлэх дуртай болохоор ерөөдөө биеийн бүх хэсэгт л ерөөдөө дуртай. Өөртөө бас өөрт хайртай болохоор. Тэгээ ерөөдөө өөрөөсөө бас таашаал авах дуртай. Ой. Гэхдээ зүгээр харагдах өнцгөөс нь л ярьж байгаа шүү. Үгүй харагдах өнцгөөс. Гоо юм ааш чи.
Өөрөөсөө таашаад. Үгүй харагдах өнцгөөс нь. Гэхдээ чи өөрөөргөө хараад таашаад аваад. Үгүй зүгээр ингээ за би ингээ өөрийгөө хөгжүүлж чадсан юм да ингэсэн юм да ингээ би өөрийгөө хараад наадхан чи хөдөлмөрсөндөө сая таашаал гэдэг үг зохицохгүй байна. Тэгээ яг гэхдээ санаач урам аавна гэдэг ч юм уу тий. Санаач аваад өөрөө тий өөрийнхөө биеийг хөгжүүлж байгаа болохоор тэрийг хараад тий. Тэрнээс урам аваад байгаа. Дэвшилтэй гоё. Таашаал бол арай муухай юм байна. Яг зүгээр айгүй буруу сонсогдчихлоо. За би буруу үгний сонголт ашиглчихлаа. Уучлаарай. Гэхдээ би ингэж тавлааг бол хүмүүс чамаа комментэн дээр энэ өөрөөсөө таашаал авдаг стаа юм байна. Би тэрнээс сэргэлээд байгаа шүү нэр. Тий. За. Тэгээ ерөөдөө хамар нүдэндээ бас дуртай. Өнгөр мөртлөг нэг тийм хүмүүс болохоор туулны нүч гэдэг тийм. Тэгээ ерөөдөө голоос нь их биенээс нь дээр шүү. Их биенээс нөө. За. Тэгээ ерөөдөө хамрандаа дуртай. Тэгээ хамарнаас гадна нүдэндээ дуртай, мөрөндөө дуртай, далбаандаа дуртай. Вау, ямар их юмдээ дуртай бэ те гайхалтай. Би нүдэндээ дуртай. За, хоёр хөө дуртай өдөр аашаа. За, манай эмэгтэй ер нь тэгээ эрэгтэй хүнээс түрүүлж яг юуг нь хардаг вэ? Хамгийн түрүүнд ганцхан юм. Онцолж харж байгаа. Хамгийн түрүүнд мэдээж царайг нь харна. Тэгээд хувцлалт цэвэрхэн байгаа байдал ер нь тэгэл хараал явна да. Чи ер нь ямар хувцлыг илүү үздэг вэ? Ийм илүү спорт уу эсвэл ийм casual уу? Эсвэл ийм амар офис хувцас уу тий? Эсвэл юм нүцгэн үү ааш. Офис хувцсан дуртай. Аха. Тий. Баярлалаа. Хариулт буруу байна. Өнөөдрийн минийд байсан гоо гшаах. За. Манай хоёр залуу тий яг өөрийнхөө давуу талыг хэлээчдэг үү? Яг нэг нэгнээс ялгарах тий. Одоо энэ ангарагт бол энэ байхгүй тий гэсэн тийм байна уу зү. Би бол ер нь халламжтай гэж боддог өөрийгөө. Тэгээд нэг хүнтэй их сайн ярилцж чаддаг, ойлгож чаддаг гэж би боддог. Тэнгүүтээ бас шин зүйл бас их сонирх дуртай, турших дуртай. Тий. Ангараг бол тийм биш юм биш үү? Чиний бодлоор. Тий. За одоо ангарагыг сонсъё. За. За миний хувьд бол би өөртөө бол итгэлтэй. Гадуур бол ингээ за яг хуу дагуулаа явахад бол би бол өөртөө итгэлтэй. Хажууч гоёо байж чадах тийм юм байна. Вау. За. Цэц бол тийхгүй юм биш тийм ээ? Би бас чадна. Дээрээс нь өхрийн орд болохоор нэг хүндээ амар үнж. Тэгээ үнжээс гадна өөрөөдөө бүх зүйл дээр чинь тусалж дэмжээд ингээд ярилцах амар дуртай. Би хүнтэй ерөөдөө ирэмж гэлтгүй зүгээр найз нөхөд байсан ч хамаагүй амар ярилцах дуртай болохоор ярилцахтаа бол сайн хүнийг ойлгоод сайн зөвлөж тусалдаг гэдэгтээ бол итгэлтэй. Ангараг ялчиж байгаа юм шүү. Цэц юуны орд илээ? Загас. Загас өхөр. Арай том юм да. За манай оюунгаа алтан загас. Оюунгаа вау. За гайхалтай тийм ээ. Би чи юм кой зогсохгүй урсгал сүрж явдаг. Тий. За манай намайг одоо тий өөр асуулт байна уу энэ хоёроос тий. Орд бас чам чухал уу? Хамаатай юу? Ордны талаар нэг сайн мэдэхгүй. Аха. Чи өөрөө юуны орд? Би ихрийн орд. Чи мэддэг юм байна шүү дээ ордны талаар. Шахтай. Манай хоёр залуу хамгийн сүүл хизээс ихсэн бэ? Яа. Ямар амар шилжээд орчоо. За хизээ ийсэн бэ? Цэцөө. Одоо ч 8 сарын хэдэн блэ? 15. 8 сар ихээр. 8 сар ихээр 14 хоногийн өмнө. Шинэхэн л байгаа юм байна да. За. Минийх бас нэг сар дотор байгаа хаа. Яг хизээ гэдэг сан. За. Би өгөнд хоёрыг ч 3 жил болж юм малж. Тэх юм болоо гэж утсан чи. За, намайг үд. Сарын өмнө хийсэн хоёр хүнийг юу гэж бодож байна ер нь? Намайг үд тийм ээ? Нэг юм бодогдохгүй байна уу? За. Тий. Би яг байх юм шүү дээ. Би одоо ямар мэдэн одоо орно гэж ямар мэдчихсэн. Ийм сайхан байгаа шүү дээ. Ийм дээшээ хүмүүс тийм ээ? Яа, ер нь one night-ийг юу гэж боддөг вэ? Манай хоёр залуу тий. За, ангараас эхэлж. Огтлцох цэг гэж боддог байна. One night-ийг болохоор тухайн үедээ зүгээр хоёр хүн хоорондоо татагдаад Огтлцох гэсэн. Огтлцох гэсэн.
За энэ асуулт ер нь ямар ч үр дүнгүй бол явчлаа тий. За гэтээ ер нь зүгээр Түн айтыг юу гэж боддог вэ? Ерөөдөө зүгээр ингээ хүний амьдралд бол байх л зүйл ингээ. За ер нь ингэж асуух юм байна. Миний про one night хийжсэн баг тийм ээ мэдээж. Хийжсэн. Тэр one night хийсэн охин чинь чам руу эргүүлж халбагдчихжсэн үү? Байсан удаа байхгүй ч удаа. Яг байсны асуусан гэж байна тий. Байгаа баг. За. Тэр охин яагаад чам руу залгасан гэж бодож ин чи? Надаас авсан болов. Бүхэлдээ. Чи юм аваа явцсан байсан. Шах за окей. Зүрх юм уу? Тий яг ингэс таахгүй юу тий. За цэцэг шүү. Мэдээж ваннат хийсэн баг тэгээд хийсэн өмнөхтэй чинь чам руу одоо дараа нь хоёул дахиад нэг уулзъя л та гэдэг ч юм уу. Тиймэрхэн байсан уу? Бас. Би чи уулзсан уу? Гүү. Яагаад? One night тараа хойсон дээрээ. Тий. За. Манай эмэгтэй one night-ийг юу гэж боддог вэ? Тэ? Тойрч гарч юу, дайрч гарч юу, тийм ээ? Тойрч гарсан. Тойрч гарсан уу? За. Найз нэг гэсэн худлаа гэсэн үг юу? Найз нь биш үлгүй дээрээс. Тийм муухай хортой найз гэж явах гэдэг тийм ээ. За. Манай хоёр залууд асуулт байна уу? Манай эмэгтэй өндөр хит юм бол 165. Ийм. Их өндөрч биш намхан жишээр нь дундчил гэж боддог та. Манай эмэгтэйгийн том давуу тал нь юу вэ те? Яагаад өнөөдөр ийм хоёр гой залуу те ингээд одоо чамтай болцох гээд те ингэ байж байгаа вэ? Чиний төлөө нэг ингээд хийгээд ингээд байж байгаа. Бүсгүй минь чи хийм бэ? Миний давуу тал ер нь бол өөрийгөө хүмүүжлтэй сайн охин гэж боддог. Үдээ болтол ер нь амьдралаа босгоод аягүй сайн аваа явж байгаа. Тэгээд Одоо өөр нэг юм босгох л үлдчихэд байна тий. Тийм биз дээ. Яг муухай нэг ч sorry. Зүгээр амьдралаа босгоцсон одоо өөр нэг юм бас босгох гээд энэ чинь хичээж яваа. Заягийн ярианд л хийнэгээд байгаа шүү sorry маань. Байгаа шүү тийм ээ. Шоолоод байгаа тийм муухай байхгүй шүү маань. Ирээдүйн нөхөр рүү ямар хүн байгаасаа гэж хүсдэг вэ? Бас юутай байгаасаа гэж хүсдэг вэ? Намайг хайрладаг, халамжтай, илдүү бас яашгүй гоё ир хүн л байгаасаа л гэж бодчих та. Ир хүн. Ир хүн шиг ир хүн байгаасаа тийм ээ. Чи юмда гэдэг дооны гол төр шиг залуу байхыг хүсдэг тийм ээ. Братан тийм ээ. За. Окей. Манай хоёр залуу тэгвэл яг манай хоёр залуу гар өрөлдөх уу шууд. Хин энийг үзэх үү? Одоо нэг тийм байл гоё юм санагдаад байна. Нэг юм экстрим тий. Хоёр залуугийнхаа өндрийг асууж болох уу? Оо болж штэ. Ямар гоё юм бэ? Метр 93 бүр байцаа. Та нар худлаа харж ясна зүгээр сонссноо. Би үрдлийн давж маацсан. За. За миний хувьд бол метр 81 2-тай л баг. Цэрэгт явахад 81 тэлээс. Тэрнээс хойш өссөн бол 2 3 л орсон. За чи өндрөө юугаараа нөхөж чадна гэж бодож байна. Тэ. Цэцүүгийн тийм ээ. За наа чи өндөрлөм байгаас гэхдээ би ийм юм байна надад. Харагдж байгаа үл гэдэг. За гадаад байдалтай чи өөрийгөө 10-аас хэд гэж үнэлэх вэ? 9. Үйлцэн нэг нь хайж явж байна. Чи манай ризний контент орох уу? Хэрэг бүтэхгүй болмоо гэсэн тий. За яг одоо цэцүүгийн бас үзэл бодлыг сонсъё тийм ээ. Юуны үзэл бодлоо? Сая нөгөө нэг одоо нэг юм дайралтууд чамаар явлаа шүү дээ. Эсвэл энэ дайралтыг зүгээр л яриа. Энэ бол миний ерөөсөө давуу тал биш баггүй юу? Зүгээр л яг байгаагаараа л. Йоо. За окей тэг байгаа л юм штэ тий. За тий одоо тэгэл эн чинь бол цаанаас нь өгцөө өгд ингээд төрсөн юм яах юм бэ? Тий одоо яах вэ тий. Тэгээ аль нь тэгээд бас өөрөө өөрсдөө ихтэй гой залуучууд байна. Өөрийгөө 10-аас хэдэр үнэлэх вэ цэцүү? 11 нэг өгүүлэгч. Йоо. Яга яваад
байгаа минь өгчдөг шээс тий. Яа. Ямар амар байна. За. Ийм л хоёр гоё юм өрсөлдөөнтэй юм те. Ийм хоёр залуу байгаа юм байна. минь өгчээ. Гахтай. Мань энэ хүртэл чиний талд байсан шүү. Гэхдээ байж байгаа юм цэцгээс авмааргүй байна. Өөсөө байх. Тэр нэр эрэгтэй хүнээсээ даваа яах вэ тийм үстэй тий. За намайг одоо яг Одоогийн байдлаар энэ яриануудыг сонсоход намайг чи алийн сонгох юм шиг санагдчих чамд. Яг энэ бүх яриаг сонслоо штэ чи. Одоогийн байдлаар шүү зүгээр. Яриагийн сонсоход. Ястай мэдгүй байна. Хинэн арай дээр юм уу та гэж бодож чи чамд. Ер нь нөгөө Зашгаа тарилаа штэ. Сонсохоор тэгээд айгүй хоёр гоё залуу байх шиг байна. хоёул ингэ авч болохгүй юу? Тим сонголт байгаа юм аа. Чи нас хүрээд илүү гарна шүү. Тий. Аль нь юм шиг байна? Одоо л хэлж мэдэхгүй байна. Яг зан чанарын хувьд бол айгүй адилхан санагдаж байна. Байна уу? Тийм. За одоо манай хоёр яг юм тэнцүү Яг 50-50 байгаад байна тий. За ер нь эсрэг үүсний чи юм өдөөдөг юм нь юу вэ те? Ингээд яавал чи ингээд би энэ хүнийг бүр ингээд те бүр ингээд амар юм ориглох вэ? За цэцүү Авчаасан да гэсэн бодол тий. Яавал төрдөг вэ? Яг үйлдэлөө. Тэ үлдлээ. Нөгөө хүн чи яагаад гэвэл те? Чи ингээд тэсхийн аргагүй болох бай те? Одоо сэрэл хөдөлгөөг яриад байгаа юм уу те? Үгүй хөшөх. Тийм бро. Тэрийг л яриад байгаа. Хүзүү илж таалаад тахаар юм болов? Ноолоод байвал те? Ийм жижиг юм ээж ингээ хүрээд байгаа. За энэ юу ангарын юу? Энэ яг нөгөө сэрэл хөдлөгдөг тал дээр юм эсвэл зүгээр Сэрэл. Яг сэрэл. зүгээр эмэгтэй хүн намайг яагаад татдаг вэ гэдэг талаас нь юм уу? Яавал чи ингээд бүр ингээд сэрэлж өдөөгдөд хиймээ сангаддаг вэ те? Одоо тэр үнийг хайрлаа. та намайг заавал ийм хэцүү навшин юм хэлүүлмээр. Зүгээр сэрэл хөдлөгдөг үйлдэхэр ойлгомжтой юм ч одоо. Харцсан болов. Зөвхөн чамаа гэсэн үү? Амар хийгс харц байд юм аа. Юм хоорны харц юм уу эсвэл хайрын харц юм? Намайг цаанаас өсөж байгаа гэсэн харц ч юм. Тийм харц бас байна. Бага. Тийм төлөж мэлэж шааж. Яа тийм харц ямар харц? Ямар тэнгэлээсэн үдээсэй гэсэн бэ? За манай эмэгтэйгийн хувьд те тухайн залуу ямар байвал чи ингээд гоё өдөөгдөх вэ те? Би энийг хүсэж ийж л одоо. Тэр нь яаж илэрх үү те чи? Нэг үйлдэл тодорхой. Ийм жирс гэдэг шүү. Тийм ээ? Cheers гэдгээ. Чи жирс гэж байгаа юм уу шүү. Уу яг нэг юм хиймээр санагддаг үе байдаг байлгүй дээ. Гүм үү? Байна. Харин тий ямар үе тийм байдаг вэ л гэдэг таахгүй юу? Стайлж мэдгүй. Тийм ээ. Дотроо ингээ ангилцсан шаажих гэдэг. Мэдээж хийсэн байлгүй дээ. Одоо жишээлбэл үнсгч гэдэг юм уу те? Одоо юм ийлэгч гэдэг юм уу те? Одоо хөзөө чихрүү чи хилээ хийх ч юм уу? Үнсгэл юм байна да. Үнсэх те? Уруул дээр үү? Хөзөө биш. Уруул. Ер нь өөрөө хэр сайн үнсэлцдэг гэж боддог вэ? Дэжгүй. Хэл мэл те ажиллагаа хэр сайн бэ? Сайн. Сайн уу те? За сайн байцгаана уу дээдлийн шоуны хөтлөгчнөр байгааг хараад мэдж байгаа мэдэхгүй байлаа. Мэдээд авчихгүй юу гэж. Тэгэд 9 сарын 22-наас 29-ны хооронд Хайнанд 7 хоногийн тийм манай одоо ганц бие хүмүүсийн юм аялал болохоор байгаа. Тэнд очиод манайхаа speed date те болцоо одоо далайн хэрэг дээр гоё хамтдаа болццгоё. Тэгээд гоё шоудцгаая те. Яачин дээр гар шоудцгаая. Тэгээ усан парк орё, усан пари те. Ер нь бол тийм хийж болно. Тэгээ инээж болно, болцож болно, speed date-нд орж болно. Тэгээд ер нь бол тэргүүр зүгээр зөндөө олон гоё юмнуудтай тэгээд тийм аялал явах гэж байгаа. Тэгээд эртгэн бүртгүүлээр одоо ер нь бараг дууссан таг шиг. тэр манайхаа амжаад бүртгүүлээрээ элит гаргана гэсэн боломж байхгүй. Тийм боломж байхгүй. Онгоцныхоо судлаар төрүүлж аваад явж байгаа болохоор тэгээд элит travel зэг юм байна гэдэг Instagram хуудас руу бичээд бүртгүүлээд аялалтаа ороод тэгээд бүгдээр хамтдаа Хайнанд болсон. баяртай.
Тэгээ ер нь манай эмэгтэй энэ асуултуудад ер нь хариулахад нээлттэй юу? Ер нь хариулж болох уу? Одоо жишээлбэл ингээд илүү одоо жишээл асуулт ингээ хүндрвэл ер нь хэрвээ. Болно. Зүгээр үү? Оо за баярлалаа. За тэгвэл дуртай байдал нь юу юм те? Яг ямар байрлалаар секс хийвэл илүү гоё байдаг юм бэ? Надаас уу? Тэ? Аха. Би өөрөө тэрнэ л дуртай. Дээрээ. Тий. Царайг нь хараад уу харахгүй юу те? Хараад. Eye contact чухал уу? За. Харж байгаа шүү. Цэцэг. Эрэгтэй нь тэр ямар байрал гэдэг юм бол эрэгтэй нь ингээд дээш харж хөвтээд тэгээд эмэгтэй нас дээр нь дээш харж хөвтээд гээд Дээр нь дээш харж хөвтээд. Яа ингээд давхарлцсан хоёр ийм хүн байгаа юм шүү те. За. Наач ямар гоё авсаархан байрлал тий. Богоон байрлал юм биш үү наа чи юм. Богооны Яга байрлал гэж шүү. Тэнгэр шока за. тэр нэр юу гэх юм бэ? Мэдгүй. Чи нэр өгөх юм уу? Цэцүнийг нэр өгч юм уу? За ямар ч хэлсэн дээш харсан байрлал те. За энэ ангараг Энд бүр бүгд юм хилцүүлэг явж байна тест. Би ч юу гэдэг лээ гэсэн. Уртлын охтууд бол бүгд ингэ толгойн ингэ гацсан. Юу гэдэг би энэ хийсэн юм аа. Юу гэдэг лээ. Яг хийсэн байхгүй юу гэдэг лээ. Тэр найз чамд хэлжсэн шүү дээ нэг тэгж амар хийгээд гээд. Бүгд яг юм тархин ажилласан те. За ангараг. Миний хувьд бол хийж байгаа байрлуудаа бүгдэнд нь дуртай. Гэхдээ яг топ 3 гэвэл За. Ангаргийн дуртай топ 3 байрал юу вэ? 3 байрлал. ямар ч ихнийх нь бол би бол ардаас нь их дуртай. Дооги босоогоос орон дээр ингээ янз бүрийн ардаас нь Араас нь яг хамаагүй араас нь. За. Ихнийх нь бол араас нь. Ар нуруунаас. Хоёр дахь нь болохоор эмэгтэйгээ дээрээ гаргаад. За гурав дахь нь болохоор хоёр хөлөөр мөрөн дээрээ давуулаад. Хоёр хөл. Хоп. Янз ч манслаа шахах. Энэ гурван байрлалыг л нэрлэх юм байна да. Тийм. Окей. Ингээ хийжсэн үед юм сонсч ирсэн тэнэг үг үйлдэл байгаа юу? Бага угаасаа юу вэ тэр нь? Бага үхээр наад чинь байхгүй гэж шатахгүй. Тэр нь юу вэ гэж хацах хэрэгтэй. Шээс гоочлаа. Яа. Юм авцаа хаашаа. За. Тэ яасан бэ чи? Тэсэн л юм байна. Би яг үнтэй юу болоод байгааг нь мэдээд байгаа байхгүй. Юу болоод байгаа? Юу? Чи яарэ. Юу болоод байгааг мэдээд байгаа байхгүй яа? Тэр чинь шээс л Зүгээр скур тавих гэжсэн аа тэрийг шээс гоочлоо гэж За бодсон. арайч тий чи. Нэр гисэн. Чи тэр хүний дотор орсон биш аа. За наа маран цацаа хичээс асуу. Цацаагч ер нь бол миний дөө. За шээлээ те. Цэцэг. Бэг тэр яаж дууссан бэ? Амрагаас. нэг тийм бол олж ирэхгүй л. юм уу тэгээд? Үгүй. Тэгээд тэр чи нөгөө юм чиний бодоцсон болсон юм уу? Болоог. Би болгоог. Тэгвэл наа чи шээслээ шүү дээ. Үгүй. Би зөрүүч шүү. За. Байхгүй гэсэн те манай цэцэг. Цэцэг юу гэсэн бэ? Байхгүй. За. Намайг. Ятаж дараа дэн ч юм уу байгаагүй. Нөгөө тэр өрөө. Тэр байгаа. За. Намайг боож чадахгүй зайлмайл юм байх. Бурхан чам том бовноос өөр юу өгсөн юм? Тийм байгаагүй. За. Намайг Надаас байхгүй. байхгүй. За та хоёр ч айгүй гоё 50 тийм ээ. Чи хүн үү юу вэ? Тэгсэн юм байхгүй. Манай ангаргал айгүй гоё зоо. Айгүй Хөөх юм яг. тий айгүй гоё. Яг. Баярлалаа ангараа гэхдээ гоё шүү амар гоё нэг Шээс өөдөө гэсэн эснэг. Араас яг үндэ би юу болоод мэдээд байгаа байхгүй юу гэ тэ. За. Тэгвэл хийжсэн хамгийн сонин этгээд байрш. Одоо байхгүй нэг шаавта тий яг. Тий за цэцүүгээс эхлэе одоо. Номын санд юм болов. Яг аль номын санд вэ? Яг одоо ном омтойгоо биш тэ. Юу яриад байгаа номтой биш ч. Номын сангийн 0 гэдэг. Яа. Би ч хамаа одоо номын сангийн юмнууд завсар. Нам шээс нэг охныг уншмаа санагдаа 0 аваад ордог шээс тэ. За номын санд тийм ээ. Гайхалтай. Баярлалаа нээлттэй байсан тийм ээ. За. Болрог. Өвшөө намайг. Намайг шүү дээ. За. Намайг.
Ломон болор гэдэм аа. Аашиг. За. Харин Машин л юм байна да. тэр машин явж ийсэн үү? Гүү. Зогсчихсэн хэлэх шүү дээ. За окей, машинд те. Машинд ямар байрлалаар хийсэн бэ? Дээр за окей. Машинд бол нэг тиймэрхүү. Ангаргийн хувьд миний братны гоё юм байгаад те. Зөнтэй газар байна өө яг үнэндээ. За топ 3 нь юу вэ? Топ 3. Хийсэн топ 3 сонин газар. Хамгийн эвгүй нэгтээ орцол гэдэг юм л. Хүн гарч байгаа. Хэдэн давхар байр байсан бэ? Хамгийн дээд давхар байсан 12 давхар лөө. Яа. Топ 2 нь юу вэ? Топ 2 нөө. Ил цап хатаа юм л. Хатаа. Йоо. Анхааргүй яваад энэ хоёлаа гарах уу гэж. Гэхдээ Монголд биш. Хаа нэ. Солонгост. Айгуу гоё юм. Тэ эрсдэлтэй юм айгуу сайн туршиж үздэг тийм. Умпа анио гэсэн чи зүгээр аа. Яа. Яг үуч. Гуравдах нь юу вэ? Гуравдах нь Яах юм бэ өөр хэмээн зоогоод яах. Би амар дуртай шаас тийм зөө мөрний читгэр шиг тэр нь юу вэ? Тэр нь юу вэ гэж. хийти урд юм болов. Хамрын идэд дээ штэ. Йоо. Чи тэр нэг аглагийн боова хатан дээр хийчихгүй. Гэхдээ тэр хамрын идээс жоохон зайтай байсан. Зайтай нэг сарвч ирсэн. Яа. За би яг буруу юм игээд багш гэнэ. Зүгээр шүү дээ. Гэтэ уучлаарай ангараа. Чи хийж явахдаа буруу гэж бодоогүй нэвтрүүлэлт орсноо буруу гэж бодох чинь. Би зүгээр амар үнэн гэрэл байж байгаа. Баярлалаа тий. Чамайг эйгүү 3-ыг асуусанд уучлаарай тий sorry. Гэтэ айгуу нэг гэрэл байж байгаа. Чи штэ үнэн ба зөв намын дараагаас л үнэн бэ ямарч ирсэн. Тийм ээ. Баярлалаа бро. За окей. Тэгвэл өөр асуух юм байна уу? Нэгнээсээ мэдхийг хүсэж байгаа. Ер нь бол одоо өшөө юм бол илүү юм хүн тал руу мэдмээр байна уу эсвэл илүү өөр юм мэдмээр байна уу те? Яг ингээд ямар юм мэдмээр та тэр болцон дээр юу асууд? Өөрийн талаар ихний болцоо бол өөрийн талаарыг сайн нэж мэд гэж үз. Охноос асуултны спорт төр хичээлдэг үү? Фитнес ч юм уу эсвэл сакс болвол Үгүй. Энэ бас анх хэлсэн бүжгэлдэг. Бүжгээрээ л явдаг. Урлагийн юм. Аха. Бүжигчин тэгээд өөрөө спорт шүү дээ. Бүжгийн спорт. Өөр спортоор хичээлээ гэж боддог юм. Йоо ямар ах шиг асууч юм. Аа дөрөв спортоор явах уу? Нэх боддоггүй. Хоёр талч ч ерөөд коуч суугаад тах шиг байна. Гэтэ секси. За манай тэрвэрч үзэх үү манай эмэгтэй хоёр залуу. Миний бро намайг эргүүлээд давхар өөрөө эргээд байгаа шиг. Би бүр сүлдээ ийшээ харцсан. Манай эмэгтэй тэрвэрч үзмээр байна уу? За тэр хүмүүс үртэй алтан дээр. Гэтэ дараачихаас ингээд битээр ингээд урд нь суудсан цаа. Винид ингээд хоорондоо юм яриад арай гайгүй юм ярихаар битээр юм voice шиг юм конов дарж ингэж ирж чадсан. Тэгвэл амар гоё юм байна нэр тий. Тэгээ эргүүлэхийн тулд энэ гоё идэхтэй оролцдог тий. Тэгэл пад ингэж ирж хараал. Body count чийдвэ. Араа өгсөж худлаа гэсэн босож ирлээ. Тэгвэл гоё юм шүү. За тэрвэрлдэхөө тэгвэл манай эмэгтэй зөвшөөрч байна. Тэгээд За тэрвэрхээс илүү юм хийсэн ч болно шүү тий хамаагүй тий. За алийг эхэлж хэнийг нь эхэлж тэрвэрлэх. манай эмэгтэй элэнтэй нь эхэлж тэрвэрлдмээр байна. ангаргааг эхлээд. Одоо яг 51 тишээс олч тий. За ангараг энэ бра. За урагшаа босъё тийм ээ. Манай эмэгтэй чиг ирээ. За яа. За байж байгаа ангараа. За манай эмэгтэй босч шүү. За урагшаа тэрвэрээ тий. 50 тэрвэрж болно шүү. За эргэж хараад за цэцүү босъё. Сайн шүү.
Энэ ямар тэнэг момент вэ гинэ. Тэгвэл амар гоё тэрүүлдээсэн чи яг ингээд суусан чи нөгөө өөрөө бараг хоёр дахь нь нэсэн дээр юм байна те. Ядчихэл ингээд тэрүүлдээ тийм ээ. За яг бид нар юм дунд хурууш яг юм гар шиг олчихгүй. Нэр тийм биш те. Манай охин бүр ингээ гоцооч шүү. Юун зүг рүү явъя. Ахын жоо доошлуулчихоо. За тэгж доош оруулаад яах юм те. Гой дээр ивэж те тэгээд одоо. Би тийш нэ. За тэрсэн сэтгэлийн сонсъё те. Оо яана байж инхээр хаах болчих юм биш үү нэрээ. За. Хөө яаж юм бэ? За гайгүй зүгээр. За эмэгтэй хүн жижигхэн байх тусмаа гоё. За ямар сэтгэл төрөв те? Гоё ялаа. Гоё ялаа. Ямар амар өндөр юм бэ? Манай барамтлын цал. Манай. Тэсний араас нь мичимхэн яа. За. Зүүн нь яасан? Яг юм хандыг гэвэл хандахсаг өөрөө тогтно гэдэг шиг те. Манай зүүн залуу айгуу даарчж. Оо. Нөө сайхан сэлтэй хүмүүсийн гар нь хүйтэн байдаг гэдэгт хэр ихтэй байдаг вэ гэх шиг. За өндрөөс өөр ямар мэдрэмж төрөв те? Хоёул айгуу гоё бихтэй юм байна. Тийм. Амар бүр ингэж шахах тий. Өөрийнх нь талдаа эргүүлээ шахах тий. За. Ангарахт ямар сэтгэл төрөв? Чи амьдрал байхгүй юу те? Чи халаан байхгүй юу? За. Өндрийн үед амар яг тохирсон өндөртэй гэж хэлбэр санагдав. Оо, яг юм пасс өсгөд өмсөн ч гэсэн би бол Яг чиний тайп. тийм. За. Өсөн ч бас гоё зөөлөх өс. Үнэр. Тэгээ өгсөн Үнэр нэг сайн үнэрч чадсан. Авра байдаг штэ нэг хүний нэг юм тэрхэд те. Хальт үнэрлэхэд бол ерөөдөө амар гоё үнэртэй байна. Яг сайн үнэрлж болж чадсангүй. Үнэрт бас гоё. тэрсэн мэдрэмжийн араас өнлөл. Yes, жоохон дотоод тэрсэн. За. Чам дандаа энийг байгаад тэр чинь дахиад нөө цээц өгчихгүй тийм. Дахиад өгөө шахах юм. За, цэцэд яар сая. Гоё дулаахан энергитэй юм байна. Тэгээд үнэрийнээс би бас автод тодлаа. Энд чи алчгүй байснаа. Үнэртсэнгүй ч юм уу эсвэл тий. Чи дээрээс бас үнэртэй ус төрхөөгүй байж магадгүй тий. Тийм байна. 10-аас яа. Нэ. Аха. За өөр гоё тэрсэн чинь асуумаас манай эмхтэй энэ хоёрыг бас юу вэ те? Хоёр залууг 10-аас нь 10-аас. Баруун бол тийм, зүүн бол тийм. Баруун бол 10-аас 8. Зүүн бол 10-аас 9. Оо. За. Ер нь юмс нэлийн айгуу гоё. Ийм дээр доороо орсон. Тий ойрхон ийм наалтсан тэмээ тэрвэрлсэн юм гоё болж байна. Тэгээд яг энэ үед өөр гоё асуух юм байна уу таад маань ийм тий яг ингээд тэрвэрсэн чинь асуумаар санагдаж байгаа юм ч юм уу тий байна уу? Би ер нь хэр таалагдж байгаа юм бол яг бас 10-аас тэдгээ хэлээд өчгөн. Вау. За маш тодорхой тийм ээ. Одоо цаг маш бага байна тийм ээ. Эртхэн юундаа орё хэлж ах шиг. Эртхэн зөв зам руугаа орё гэж ах шиг тийм. За. 10-аас 8. Болтоо болохоор би дүгнэж болж чадахгүй. Болт аваад 12 ч болж мэднэ гэж хэлсэн мод болчих юм шүү. Тийм. Одоо миний брат гэж шаач. Тийм амархан шээстэй. За 10-аас хэдэ. Би 19-т үнэлж. Болт авахлаар нэг нь харъя. Нэгийг авъя гэж юу? Авъя. Тийм. За. Тэгж л утгаар тийм утгаар л хэлсэн. Аха. За окей. Тэгвэл одоо сүүлийн нөгөө нэг чихэн шивэмдэг явах уу? Төөний нэг түүх байгаад байгаа шүү. Зохиолгод.
болцооны юу? Тий. Нэг гуруулаа болох юм уу? Гуруулаа зохиоч гоё. Тэр гуруулаа завраагүй юм шүү. Уу яг ингээд нэг тэглүүлээд байгаа юм шүү. За тийм за үгүй. За одоо ингэ шүү. Нэг өгүүлбэрээ та гур маань юм гоё төгс болцоогоо бүтээн шүү. За юу. За манай эмгтэй хэсгэлээ одоо хаана вэ те? За. Гадаа. За гадаа. Гадаа гэсэн үү гадаа гэсэн үү? Гадаа. Гадаа. За цэцүү. За юу хиймээр тэр ялч. Гадаа ууланд гарах уу? Ууланд гарч. За ууланд. За ууланд гарч байгаа юм байна. За. Би ууланд гарахыг үргэлжлүүлэх юм. Зөв. Тий. Яг ингээ та гураас нэг юм үүснэ гэсэн үг байхгүй. Цэцүүг хариулчаад гэдэг ч юм уу те магадгүй. Үгүй гуруулаа байгаа юм уу? Тий. Тий, гол нь гуруулаа. Тий, эмгтэй сүүлд нь яг хинтээ өн үлдэхийг шийдэх гэдэг байгаа байхгүй. Уулын өрөө дээр хинтээ байх вэ те? Яг тэр. Гэтэ энэ донд ийм адал явдал байгаа. Тэгээд хоёрын хурдан сэтгэх чадварыг харж байгаад манай эмгтэй маань за тэрнтэй нь үлдээч. Тэгээ явж исэн чинь цэцүүгийн цэцүү амар ядраад тэдрэг жимгээд. За, эхлэе. Ангаас. Явж исэн чинь цэцүүг их залгаад бит хоёр морьтой дэшээ гараад. Йоо. За. Окей, баа эмхтэй. За эмхтэй. Хоёр морьтой явчихлаа. Ари үгүй байлгүй. Мөртэй уулын орой дээр гараад гээд өргөжлүүлчихв. За цэцүү. Тэгээд харьц нөгөө нисдэг тэрэг авчаад уулын өрөө дээр ирсэн. За. Ангараг. Таанч Монголын нэг юм хэцүү бензин байхгүй нисдэг тэр нөөр хөдөлгөөр болжээ. Үгүй би ирсэн байгаа шүү дээ. Үгүй өөр тийш явахгүй байхгүй. За. Ирсэн ч. За. Ирсэн ч гэсэн буцаа явах бензингүй те. Тэгээд чи яах юм? Тэрийг мэдчихлээ. Одоо тэгээд чи яах юм? Ангараг. Бит хоёр бол морьтой байгаа шүү дээ. Морьтойгоо буцаа бууж. Цэцүү хаяад те. Цэцүүг хаяад нисдэг тэр гэдэг тэгээд. За. Арай ч юм уу уулын өрөө дээр гарч ичээд буцаа буучсан. За манай эмэгтэй. Ямар ч чиний төлөө онгоцтой ирсэн. Чи арай уулын өрөө дээрээс үргэлжлээ те. Тий. Чи арай хаяад явахгүй л. Эмэгтэй яах юм? Ямар хэцүү. Нисдэг зэрэгэнтэй суух уу, морьтой буух уу? Тэгээ заавал буух биш. Одоо тэндээ юм хийж болно шүү дээ та. Тий одоо гинт цэцүү майхан гаргаад ирдэг ч юм илүү те. Манай энд морьтой л байгаад ирдэг ч юм уу те. Гинт амар хоол хийгээд ундаг ч юм уу те нэг нь. Зүгээр морьтой буучих уу би? Яа. За цэцүү энэ тоглоомд орж ирэх үү? Тийм буулгачих уу? Хоёр бууж ах чи нэг юм болох вэ заа гэж те. За буугаад за энэ тоглоомоос цэцүү гарчиж байгаа юм яаж аа. За хин Буцаа орчих уу? орно шүү. Тэгээ морьтоо доошоо буухчихсан яана. Имэйл нь холгоод морьноосоо буусан болов уу? Яа. За. Тэгээд ангараг цаашаа бензин дээр бод хурч ир. Тэ. Чи өөрөө гонгоцын бензингүү болгоцсон шүү дээ. Юу тарин түүнийг хурааж байгаа юм шүү. Хүний онгоцны бензинд явуулдаг шүү дээ. Ангарагын бензинд явуулдаг шүү. Муухай дээрлэхгүй шээс. Манай ангараг яаж чина тий. За ангараг буцаад одоо нэг юм хэлээд нэг юм хэлээд тэгээд ер нь бодцоо. За сүүлийн нэг дуусгая тий. Гол нь хоёр энэ түүхээр энэ эмгтэйг авч үлдэх гээд байгаа гэдгийг санаарай тийм ээ. Хин энийг явуулж байгаад өөрөөсөө яг үлдчих үү тийм ээ. Охин гэсэн чи би зүгээр өөрөө явчих юм. Яс ятраатын тий. За. За эмгтэй нэг юм хэлчихээ. Тэгээд хоёр залуу маань нэг юм хэлээл тэгээд дуусгая. Үгүй энэ хоёр хэлээд эмгтэй айлын сонгохоо баг хэлчих. За тэгээ за. Бензин авах газар байхгүй. Цэцүү болохоор нисдэг тэрэгтэйг үлдээд бит хоёр мод руу ороод жимс төвж. За жимс төвж. Жимс яахтай юм ярина. Яасан өөр хий. Жимс төвгээд байгаа юм уу? Да. За цэцүү. За манай жигмэд тогмод хоёр боллоо тий. Том савтай тогмод нь юу гэх юм бол таа гэж байна. За. Гой кофе моцаа уугаад нар жарахыг харах юм болов. Тэгээ ярилцаад. За эмэгтэй жимс төв хүү кофе уух уу?
жимс ч бас гоё штэ. Ойроо орж жимслэлтгүй гэж байна. Яа. За баярлалаа. За орцсон гайхалтай нэгэн Тэгээ юмс тий болцоо маань яг ингэж ирэглээ. Тэгээд юм бол эцэлж дуусаагүй байгаа. Дөнгөж одоо тий энэ дараа царайгаа харна тийм ээ. За одоо таад маань манай хоёр залуу маань эхлээд эмгтээд одоо өөрийгөө сонгуулах ч юм уу тий тэр давуу тал өрсөлдөх юм ч юм аясаа зүгээр энгийн ч юм хэлсэн болно. Чихэн дээр шивний юу ч гэж хэлж болно. Залуу нуу. Хоёр залуу эмгтээтэй. Тий. За бэлэн бол манайх өөрсдөө олоод шууд эхэлчих. Анграас эхлэх үү? Цэцүүс эхлэх үү? Хэнээс эхлэх үү? За би эхэлчихв. За цэцүү эхлэе. За эхлээд чихийн олъё. Тэгээд шивний те. Чотлаа биш үү те. Зэ одоо ангараг. Би маш өндөр хөгжилтэй залуу шүү дээ. Чи жимс юм уу би чамаа түүмээрээ. Би чамаа амтламаар байна. амар цаараад байж. Сонсноо гэж. Сонссон юм уу? Манай ихтэй сонссноо. За. Дахиад нэг хэлчихэж. Чамд сонсогдож байна уу? За. Окей, одоо манай эмэгтэй хоёр залуудаа буцаад хэлээ тийм ээ. За, хинээс нь эхлэх үү? Нөгөө нэг ихэнд ясна. За, тэгвэл цэцүүгээс эхэлчихье. За. Цэцүүг нь чихийг олоод чихтчихэд цэцүүг. Үлэмж витамин ойртаа. Хоёулаа дахиж годомжинд үнэлцэхгүй шүү за. За, гэрэлээ. Жимсийн авч өрөөд ирээ заяа. Ааш. Айгуу гоё нарийн юм ярьж болно шүү дээ. Тэгээд ааш хөрөө галзуу болж байгаа. Бүр юм авиг нүүрч боо верцэн сууж моцож. За, шийдвэр гаргахад бэлэн үү манай эмэгтэй? Намаа. За. Батлаж байгаа үнлуга заа шүү. За. Зүүн гар талд чи ангараг, баруун гар талд цэцүү байгаа. Тэгээд гурав талаа заа шүү. Бүгд хамтаа гурав талаа. Ай бэлэн гэж найдаж чинь тийм ээ. За, бүгд хамтаа гурав талаа. 3 2 1. За, манай үед нүдний болт авч байна. Манай 3 тийм ээ. Тийм. За. Төлмөн. За. Энэ орчлонгийн бро ойлээд байгаа юм шүү дээ. Гайгүй. 50 шүү. Тэ анхны харц бас чухал болохоор тий. За гоо нэг харчээ тийм ээ. За хоёр залуу бол за үзээд гарах л юм байна. Сайн нэг юм аим 3 секунд эвгүй харц явлаа шүү дээ. За манай эмэгтэй харсан уу хоёр залууга? За ямар сэтгэл одоо төсөөлжсэнээс хэр өөр байв тий. Яг төсөөлжсэнээс нэх өөр байсангүй. Өөр байсангүй. Ер нь яг төсөөлж юм бэ гэж байна. Тэр нь гэхдээ сайн утгаараа юу эсвэл тий? Сайн утгаараа. Сайн утгаараа. Чи тэгвэл нэлээд сайн баримжаад. Та миний бодсон бодол тэгээд яг л. Оо за ямар мондөг. Манай цэцүүд ямар санагдав тий? Яг төсөөлжсэнээс чи хэр өөр эмэгтэй байна тий? Төсөөл байгаагүй дээ ер нь. Тий. Тэгээд тэрнээс одоо яасан бэлээ? Тийм хөөрхөн хүн байна. За ангараа. Baby би чамроо. Хоцос ч юм да. Намаа битэрээ. Хэд энэ суугаас өмнө хардсан байсан. Хэд тэнхтэй даа чи юу тэгж хэлж байна. Амар хөөрхөн хүн байсан нэрнгэсэн. Шууд харцанд чи энэгээр 0 мөл орж явахдаа санаандгүй харцсан юм уу тий? Харцсан. Хөөрхөн хүмүүс нүдэнд туссан. Шууд тусч байгаа юм. За окей энэ олон октоудаас тийм ээ гайхалтай. За өөр цариг нарсан чи асуумаа сангиж байгаа юм байна уу? За ер нь тэгтээ байхгүй дээ. Байхгүй гайгүй. За ангарын үед асуухан байна уу? Ямар мэрэгчлэлтэй гэлээ? Мэргэжил бол маркетинг. Одоо бол хуваар. Одоо бол хуваар. Хуваар. За намайг зөвлөгч мэрэгчлээ. Асуухан болгоо. За окей тэгвэл шийдвэр гаргах билнэ үү те? За манай хоёр нүдэн чи манай хоёр залуу. За номоо 3 тоолоод таалагдсан залуу руугаа одоо заана гэсэн үг шүү. За бүгд 3 тоолоод хариултыг харцгаая.
Тэр хоёрт одоо энэ ямар ч хамаагүй байсан юм бах та. Энэ л дэд нөл орч. Тэр шимэр байгаа юм. Шимэр санагдаа тий. За. 3 2 1 аяа. За окей. Шийдвэрийг танилцуулъя. Нөмө нүдний болттой байхдаа ангаргийг сонгосон байна. Харин нүдний боолтой нээгээд ааших. Тэр хүн бол тэр хүн бол ааших. Тэгээ тийм ангаргийг дахиад сонгосон байна бүгдээр баяр хүргэе тийм ээ. Ангараг маань 2 удаа одоо сонгогдлоо. За одоо буцаагаад тийм ээ ангаргийн шийдвэр гарах цаг болсон байна. Тэгэхээр одоо энэ дэр нэм төгшүүлэн маяа явж юм байна тийм. За манай араас нь эдийн дээр болчихсон. Окей. За. Явж байгаа шүү манайхан гişх. Ингэж санаа зовж байгаа. За манай эмэгтэйнүүд байна. 3 тоолоод ангараг таалагдчихвэл дээшээ таалагдахгүй доошоо. Дээшээ таалахгүй доошоо. За бүгдээр зэрэг тоолоо манайхан тий. 3 2 1. За окей гайхалтай тэгээд манай хоёр маань матч болсон байна. Баяр хүргэе. Гайхалтай алгашээ. Тийм манай нэвтрүүлгийн шин дүрм гарсан байгаа. 2 дахь матч болсон хүмүүс үнсэлцдэг болсон байгаа. Тэгээд хаанаас. За тааштай баяр хүргэе. Таймер гоё тэрэлтээ тийм ээ. За гэтээ үнсэлцэн ч бодож нэг 20 дахин бол байхгүй. Тэр хацар дээр нь ч юм уу тий хамаагүй. За. Оо. Хоёлаа дахиж зүгээрээ цээцүү. Зүгээрээ. Тайр маань гоё хөтөлцөөд гоо. За тэгээд юу вэ? Манай ивент тэтгэгчийн гарын бэлэг гардуулъя тийм ээ. За тэгээд манай ивент тэтгэгч Oplus-ийн зүгээс бэлэг гардуулж байна. Бэлгийн карт. Тэгээ 100,000 төгрөгийн бэлгийн карт байгаа та бүхэн маань энэ кодыг хийгээд одоо тоглоом тийм ээ мэдчихэж байгаа тийм. За окей баярлалаа. Тэгээд та хоёр маань гоё матч болсон байна. Гоё контактаа солилцоод өнөөрөө гоё өнгөрүүлээд цаашдаа гоё хос болоосоо гэж хүсэж байна. Тэр өнөөр зарлаа гэж асуусан. Вау ямар гоё юм бэ. Гайхалтай арчээ. За манай энэ хоёр маань ч учраа олчлоо болчлоо. Тэгээ өнөөдөр чи ямар азтай юм бэ вэ? Яг юм 2 матч болсон шоу үзлээ шүү дээ. 10к нэмээд өгөрөө гэж. Өмнөх болцон дээр бүр ирчээд нэг ч хос болоогүй ингээ гараа явах хүмүүс бас байсан. Тэгэхээр таад маань айгүй азтай байна. Тэгээд одоо манай цэцүү бас амар гоё оролцсон. Тэгээд ийм гоё өндөр те ийм гоё ийм өндөр хөвчлөлтэй залуу байна. Гоё залуу байна. Шүрж авах охин байвал яг одоо энэ боломж яг энд л ингээ дуусна те. Дахиж байхгүй боломжгүй. Энэ мөч ингээ дуусчаа. Тэгэхээр байвал яг одоо гарч ирж шүүрж авъя. За 3 тоолыг 3 тоолтонтой гараа. Метр 94 метр. За 3 2 1. За энэ гараа ирж байна. За өдөр адаас шийдэх байя. За өөр охин байвал бас гарч ирж бодоо шүү. За гараа дээр. Вау, тийм дахиад 2 дахь охин гарч ирж бүгд адаад шээ. За цэцүү голдоо суучихгүй дөө гараа тий. Манай 2 охин захтанс гол сууч. Цэцүү саналаа доошлуулаарай. Чи бүр тэнэг өндөр харагдана шүү. Таашаа суучих тэгээ цааталт наваа. Манайхан ингээ яг эцсийн мөч хүртэл дуурдаггүй те ингээ. Арай доошлоо юм байна. Жаахан тийш. Яг 3 2 гэж яхад юу ч болоогүй ингээ сууж ирсэн. Нэг гэсэн чи. Өшөө юм байна уу? Гэшөө. За тэгвэл би өөр хүн гарч би тийш явах. Байвал гарч ирж болно шүү нэрээ байвал те. За байгаа мó. Яг үний юм уу? За үнэн бол гараад ирээ нэрээ. Энэ бичлэгтэй шүү дээ. Бичлэгтэй шүү дээ. Байвал окей гараад ирээ. За наашаа гараад ирээ. Вау, юу болоод байгаа юм бэ? Гайхалтай. Метр 94 залуу бол угаасаа яг ховрлоо. Ховор те. Яг хүч байт юм байна те. Бас удмын автет штэ ч бас те. За манай эмэгтэй ийшээ сууч те. Өшөө охин байна уу? Нэг мөсөн заяа битэр хоёулаа босчих гэж байна. Тэгээд 2 хөтлөх хүн байна уу гэж. Ганцаараа босмооргүй санагдаад гэшээс нэг охин гараад ирчихэн штэ гэж үгүй. За окей ийшээ сууч те. За. За бүр ингээд те 3-ын 3 эмэгтэй гарч ирлээ. Маа цэцүү тэгэхээр энэ чинийгээр бас гоё наачлаарай. Уушлаарай гэж чинь. Юу манайх ийм сандтай байгаа нь жоох эвгүй л байгаа юм л да. За яагаад гарч ирсэн бэ? Өөрийгөө танилцуулаад цэцүүг юунд таалагдсан бэ? Бусад октоодасаа юугаараа илүү вэ? гэдгийг хэлхийн. За тэндээс эхэлж гарч ирснээр эхэлж тэ. За энэ чи барьж. За. Сайн мэцгонод намайг цэсэн болор гэдэг 22 настай. 2C тий. Цэсэн болор цэцүү. Цэцүү. За.
Тэгээ гадаад сурдаг. Тэгээд анх удаа дээтлээ үзэж ин амар гоё байна. Вау, баярлалаа. Ямар гоё юм бэ? Оо ямар гоё юм бэ. Би жигийн юм байна хүмүүсээ. Болчихжээ. Нэг юм суглаан тожиж байгаа юм шиг шээ. Би жигийн юм биш үү манайхаа. Тэгээ сая үзэхэд бол энэ залуу маань бол ер нь би бол одоо ингээд яг 4 жил болсон юм гэлээ. Тэгээд ер нь яг хүний боддог за иймэрхүү залуутай гэхэд ер нь бол тун төгсөн. Чиний тайптай гэхэд төгсөн. Вау. Nice. За дараагийн тэгээ юугаар илүү энэ хоёр эмэгтэйгээс тэгээ бас Би өөрөө юугаар илүү гэвэл би бол үнэхээр үнэнч. Үнэхээр үнэнч те. За гайхалтай. Би 4 жил хийгээгүй юм чинь. За хоёр дахь эмэгтэй. Сайн мэцхан наа Эмүжин гэдэг. Тэгээд Цэцүүгийн надаа царай бас өндөр нь амар таалагдсан. Тэгээд тэг ер нь бол гарч ирсэн. Би өөрөө амар өндөр болохоор тэгээд Nice. Бид бол 178. Энд охин үрт бүр Боолох чадахгүй боо. За дараагийн эмэгтэй Манай гомч эмэгтэй тийм ээ. За. Юугаараа нэр давуу талтай байсан бэ? Тэр галч те. Энэ хоёр эмэгтэйгээс юу гэж бодож? Юу би өөрөө арай илүү ухаантай гэж. Яа! Тэстоштэй. Майндсет нь задарсан байна. Йоо, за сүүлийн эмэгтэй. Зөв надтай адилхан заснаа орд гэсэн болохоор амар сонирхолтой санагдсан. Шууд үзмээр санагдсан. Амар гадаад Fine shit. гадаад байдлаас нь ч гэсэн дотоод байдлаас нь ч гэсэн энэ нөгөө ярьж байгаа юм амар таалагдсан болохоор гарч ирсэн. Why not гэж бодсон. Type shit. Оц чумдана бил дээр. Baby би чам руу очиж бай. За. Манай залуу асуулт байна уу нэмэгтэйчүүдээс тийм ээ? Дунд нь ч юм уу? Дунд нь 50 гэдэг байгаа шүү дээ. Чин гурийн дунд нь 50-ч. Гэтэ асуулт. За. хобби сонирхол нь ер нь юу юм бол чөлөө цагаар юу гэх дуртай вэ гэдэг. Би ер нь волейбол спорт ер нь амар дуртай. Гэхдээ ер нь л волейбол амар дуртай. Гэхдээ их хэртэй 5 дугаар ангиас хойш сакс тоглосон. Ихэр юм уу? Яа. Би их хэртэй ирсэн маа. Оо вау. Манай ихэр нөө амар их дэмждэг. Вау. Дөнгөсөө нөө бүр орилсаар гаргаж ирсэн ба. За гайхалтай. За манай залуу бас ихний удам бас байгаа юм байна. Тийм байна. Тэр хоёр нийлвэл бас чам шиг дахиад нэг юм. Тэ. Өндөр тэгснээ ихэртэй бүр юм аль атлаа. Залуу ихэр үйл амарлын тэ шууд. Чамд ихэр удам байгаа юу? Баггүй. Чи ихэр байсан бол бүр гоё юм болох нэ тэ. За окей. Дараагийн эмэгтэй. Би бол зураг зурх дуртай. Ер нь арт талтай айгу сайн. Аха. Тий. Тэгээ бас ухаантай тий. Ер нь л. За. Ер нь бол би болон овины айл айланд айгуу дуртай. Ялангуяа саксанд илүү их дуртай. Тэгээ яг гадаад урд сурдаг байхдаа ер нь ихэвчлэн гүүх айгуу их дуртай. Гүүх дуртай. Вау, хоёр ч гүүх. За гүүхүү зураг зуруулах уу? Волейбол болон ихэртэй тийм ээ. Волейбол ч охин бол аюултай тий бас ингээ алгадвал эвгүй хадагдан тий бас. За манай охтуудаас энэ бол зүгээр хобби байла. За залуу одоо сүүлчийн нэг яг чамд яг хэрэгтэй гэсэн нэг асуултаа тавья тийм ээ. Байхгүй бол бас эрэгтэй нэг яг одоо ирээдүйн нөхрөө яг ямар байгаасаа гэж боддог вэ? Ингээд ааш цангийн хувьд. Би юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Гэхдээ чам шиг. Нэг охин шууд тэгвэл амар тий. За. Ер нь халамжтай, ер нь бол сайн ярилцдаг байхсаа гэж боддог. Би бол нэг ийм засварын ажил эсвэл нэг ийм даах юмнуудаа аягүй сайн даачдаг. Тэгээ ийм гарын эвдүүтэй аягүй сайн гэж боддог шүү дээ. Энэ эрэгтэй хүнтэй байгаа юм шиг мэдрэмж өгч чаддаг тийм ээ. Яг эрэгтэйлэг шин чанартай. За. Болов. Зэрэг бол төсөөлж зүг юм байна. Гэтэ ер нь эмэгтэй хүн болгон халамж хүсдэг штэ. Тэр бол байх хэвээр. Ер нь ярилцаа тавил хүсдэг бол тэгээд болно гэж боддог. Хүмүүс болгоно шүү дээ ярилцаа тавил. Болно шүү дээ. Бүтэн шүү дээ. За манай гурван эмэгтэй хэмжээж чухал уу, скил чухал уу? Сүүлийн асуулт шүү. Хэмжээ чухал уу, скил чухал уу? 100-ны асуулт тийм ээ. Хичнээн том байлаа гэж скил гол яах юм бэ? Яа. Оо за ямар дис баг дислээ ачуу ач.
За хичнээн том байгаад скүүлг бол яах вэ гэж хариулж байна тийм ээ. За. Ер нь скил. Скилтэй байл тий. Оо за. Надад бол хэмжээ арай илүү санагддаг. Чи яг тэгвэл ухаантай болохоор тий. Скилийг бол хүн сурж болно, хэмжээг бол яаж өөрч бол. Чи яаж ч ухаантай байна. Яа. За. Өөр манай эмгтээчүүдээс асуух асуулт байсан уу? Залуугаасаа. Илүү их мэдмээр. Ер нь бол сайн нэлээд мэдсэн байх тий. Байхгүй бол маань залуу шийдвэр гаргахад бэлнэ үү эсвэл бэлнэ үү? Бэлтгэлээ. За гурван цацраад тэрүүлчих юм уу зүгээр шүү. Тэрүүлээ тий. Энэ ширэг холдуулчих юм уу? За манай гурван эмэгтэй урагшаа зогсчихъя тийм ээ. За урагшаа зогсъё. За. Ийшээ яг ирмэг дээр яг юм унах ч юм шиг зогсоо. Одоо яг энэ дээр зогсчих тоо. Тэгээ залуу энэ. Тэгвэл бүр намхан болчих юм шүү. Уусаал залуу өндөр юм чинь бүгд л намх юм. За урагшлаа. Манай урагшлаа зогсчих. За ингэ зогсон ч болно доо. Яг тэр үзүүр дээр шуурлаа ингэ зогсчих. Галны зогсчих. Хайртай. За бүгд хамтаа 3 тоолъё. Тэгээ залуу маань сонгож байгаа охиноо хэнээс нь тэр бишээ. За ай бэлэн гэж найж гин. Та бүхнийг бас бэлэн гэж найж гин. За бүгд хамтаа 3 тоолъё шийдвэрээ сонсъё. Зэрэг шүү манайхаа. 3 2 1. Вау! Гайхалтай. За баярлалаа гарч ирсэн хоёр эмэгтэй даа. Баярлалаа. Маш гоё манай зоригтой гарч ирлээ. Баярлалаа. Гоё оролцлоо. Баярлалаа гар ирчээрэй гэх шиг. За хоёр маань матч боллоо тийм ээ бас. За манай хоёр гоё матч болсон юм чи нэг гоё тэрвэрлцчихээ тийм ээ урагшаага. За манай гарч хоёр эмэгтэйдээ баярлалаа. Энд хэмжээ чухал гэж авчиж байгаа шүү дээ. Бага болохоор. За тэгээд манай хоёр маань энэ хоёртой дахиад нэг алгач хийх. Өнөөдрийн хамгийн оргил гоё хосойлаа тэр баярлалаа. Тэгээд цаашдаа гоё харилцаа үүсэсэй гэж хүсэж байна. Та хоёр маань контактаа солилцоод тэгээд цуг суугаад өнөөдөр бас гоё. Ядаж нэг зүгээр юм болцоо хийгээд тийм ээ. Тэгээсэй гэж хүсэж шүү. Баярлалаа. Окей баярлалаа. Зэ гоё оролцлоо. Баярлалаа. Манай эмэгтэй бас айгүй гоё гарч ирлээ. Яна. Чи ухаантай гэсэн мэт дээ. За тэгээд яарсан өнөөдрийн шоуг хүрэлцэж ирж үтсэн гол нь та бүхэндээ маш их баярлалаа тийм ээ. Тэгээд энэ шоуг бас өнөөдөр энэ ч хийх боломж олсон бас Альфа маршлынхаа бас стаффод олон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдрийн баярлалаа. Спонсордоо баярлалаа. Өнөөдрийн бас шоуны бичлэг хийж байгаа бас ахта баярлалаа тийм ээ. Аудион дээр байгаа. Тэгээд баярлалаа. Энэ бүхнийг одоо ингээд нэгэн бий болгосон. Тэгээд бас энийг ирж үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дэдэ шоу байлаа. Бүгдэнд найртай шүү. Дэдэ шоу байлаа. Thank you guys. Манай шоуг дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ та ганц би манай шоунд яаж оролцох мэдэхгүй байх юм бол description хэсэгт байгаа формыг бүгдээрээ. Манай нийт үзэгчдийн 70% subscribe дараагүй үздэг байна. Тэгэхээр та бүхэн subscribe дарж, like дарж биднийг дэмжээрэй. Баяр биднийг үзлэгт баярлалаа. Daily show-тэй дараагийн дугаараар уулзцгаая. За сайн байцгаана уу Daily show-ны хөтлөгчнөр байгааг хараад мэдж байгаа. Мэдэхгүй байлаа. Мэдээд авчихгүй юм шиг. Тэгэд 9 сарын 22-наас 29-ны хооронд Хайнанд 7 хоногийн тийм манай одоо ганц бие хүмүүсийн юм аялал болохоор байгаа. Тэнд очиод манайхаа speed date-тэй болцоо одоо далайн хэрэг дээр гоё хамтдаа болццгоё. Тэгээд гоё шоудцгаая те. Яачин дээр гар шоудцгаая. Тэгээ усан парк орё, усан пари те. Ер нь бол тийм хийж болно. Тэгээ инээж болно, болцож болно, speed date-д орж болно. Тэгээд ер нь бол тэргүүр зүгээр зөндөө олон гоё юмнуудтай тэгээд тийм аялал явах гэж байгаа. Тэгээд эртхэн бүртгүүлээр одоо ер нь бараг дууссан таг шиг. Тэгэхээр манайхаа амжаад бүртгүүлээрээ элит гаргана гэсэн боломж байхгүй. Тийм боломж байхгүй. Онгоцныхоо судлаар төрүүлж аваад явж байгаа болохоор тэгээд элит travel зэрэг юм байна гээд Instagram утас руу бичээд бүртгүүлээд аялалтаа ороод тэгээд бүгд хамтдаа хийнаад дууссан. Баяртай.